TV5 телевизийн шидэд харандаа нэвтрүүлгийн багш Бат Эрдэнийн зургийн дугуулан зайсан хийл цогцлборт хүүхдийн амралтаар хичээллэж байна. Хүүхдийн амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлж хөгжүүлэхийг хүсвэл зургийн сургалтанд хамрагдаарай. Сайн байцгаана хүүхдүүд. Эцэг эхчүүд. За манай хүүхдийн амралтанд зориулсан шидэд харандаа зургийн дугуулсан сургалт зайсан хийл агаар сэтгэхэд гарангаа өөрсдөө хөгжүүлэх хөгжүүлэх бол манай жилж сургалтын талбартай үрж байна. Холбоо арих утас 99 10 81 30. Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэд харандаа болон манай эхлэхэд бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэн блэ? Ану Эрдэнэ. За аль сургуулийн хэн бэ? 133 дугаар сургуулийн 2-ын Янг. Багш нь хэн бэ? Пүрүсүрэн. Пүрүсүрэн багштай. Нэг ангийн 3 орж ирж гин үү? За дараагийн хүүхдэд танилцъя. Би 7 настай. 133 дугаар сургуулийн 2-ын ангийн сурагч. Нэр нь хэн блэ? Хүлгэн. Хүлгэн орж иржээ. Дараагийн хүүхэд. Би 6 настай, намайг Нинжин гэдэг. Би Пүтүнхай сургуулийн 1-ийн ангийн сурагч. За Нинжин орж иржээ. Дараагийн хүүхэд. Бэгэрл. Бэгэрл орж иржээ. Хэд настай вэ? 5. За 5 настай Бэгэрл орж ирсэн байна. Дараагийн хүүхэд. Намайг Урангаа гэдэг. Би Жэс сургуулийн 2-ын ангийн сурагч. Багшийн маань нэр Арнагул гэдэг. Урангаа орж ирсэн байна. Дараагийн хүүхэд. Намайг Нэмзэн гэдэг. Би 7 настай. Би 133 дахь сургуулийн 2-ын ангийн сурдаг. За. За ингээд өнөөдөр их нэг хөгжилтэй дүр зурнаа. Зөвхөн 100 дугуй дүрсийг ашиглаад нэг амттай зурнаа. Падмас руу даваад багшигаа хараад эхлэхэд бэлдээрээ. За бэлдэнэ үү? За дээд талд нь чихий нэг хийнэ гэж бодоод энэ талдаа нэг номон зураас хийчих. За бодно. За энийг яг эндээс нэг жоохон цүлхэлгээд доошоогоо За энэ дүрсэнд бол одоо ерөөсө хүний толгой зурж болно, тийм ээ, амьтд зурж болно, шувуу зурж болно. Аливаа юмыг дүрсээр нь хэлбэрээр нь харжээ гэж багш нь хэлдэг, тийм ээ. За энд голд гурвалжинд дүрс авна. За тал дугуйч байж болно. Нөгөө зурах гэж байгаа амтны маань хамар явах уу? Шууд гараад ирж шít. За эндээс наваад чихийг гаргаад ирж байгаа. Доошогоо нэг юм шулуун зураас татчихлаа. За энэ дээр анхаараарай. Энийг биш үү? Ингэж яваад ингээд оруулаад ирээ. Та нарын хичих юм чи баг энэ шүү. Ингээд ороод ирж шүү дээ. Эндээс нэг шулуун зураас. Эндээс нэг шулуун зураас. Ингээд орхиж байгаа. Хөл богинтой. Энд нэг зураас. Тийм ээ? Энэ хүнд нэг зураас. 4 хөл нь гараад ирж байна. За одоо нүд гэж ихгүй юм би. Энд нэг 100 дугуй. Дээгүр нь нүднийхэн дээгүр ингээд авахгүй ч. Энтэйг адилхан бас өндгөө хэлбэртэй 100 дугуйг ингээ оруулна. За одоо ам хэсгийг хийгээд ирэхлээр яг гарна. Энд хоёр жавж ийм том. Энэ их баяртай. Байж байгаа үл бодлоо. Ийм хоёр ном зураасаар ингээ албач.
Ямар амьтан болох гээд хэл хөөхт вэ нүү? Гоё. Оо чон болох гэдэг тийм ээ. Та нарын чоннууд сүрлэг чоннууд болж байгаа. Оо энэ ингэж хөлийн ингээд агуулж байгаа. Хөлийн ингээд бодчих. Энэ наадлын хөл нь байна. Жаахан том байна тийм ээ. Энэ цаатлын хөл байна. Жаахан жижиг харагдаж байна. Оо, дөрвөн хөл нь гараад ирчихэж байгаа. За аам бол одоо бас хөгжилтэй. Ингээл доошх ингэнгүүтээ энд нь ийм хэл цугуулж байна. За энэ дөөрхөн чон чи нэг ийм сүлтэй байд юм аа. Начи хэлбэртэй л хийчихэд болно гэдэг юм. Ингээд. Оо энд нэг ийм сахал хийгээд үл их сүртэй болчихж байна. Нүүд гэж ерөөс ийм юм байна оо. Хөө ингээд болчих юм. Энд бас нэг юм дутуу. Хорц соёотой чон ч тийм ээ. За ингээд чамныхаа төрхийг гаргацсан сууч яах вэ? Одоо будаад ирэхлээр зүгээр ингээд тодроод ороод ирнэ. Тэгээ хэдүүлээ буданга яах вэ? Дугаан дуулна. Тийм ээ. Будахад бол ерөөсөө их амрах. Нүдээ ингээ гараад ирчих. Оо. Цэхэр шар нүд. Энд бас их цөөхөн горно. Чон чи ямар өнгөтэй байдаг вэ? Саарл. Та нарын будган чинь саарл будаг байгаа. Тэгтээ хэдүүлээ энэ амыг гүйч цаах ингээ бодчих. Зураг хамархан байна уу? Зурсан зураг хараад амарх юм да гэж бодогдож байна уу? Оо тэгүүлсэн. Оо нэг яга хэл болтой л гэж тийм ээ. За ингээд тодроод ирж байгаа биз? Ягаан байх хэсгүүд нь энэ чихний дотрын талын хэсэг шүү дээ. За зураг бүтсэн өгөгдлүүдийг харч. 100 дугуй дүүрс. За ийм 2 3 жан. Өө энд нэг 100 дугуй номон зураасаар хийцсэн. Шулуун хонь 4 зураас энэ талд дугуй. Энэ номон зураас энэ 100 дугуй. За ийм бүрсүүдэд яг уу зураг бүтэж байна. За хүүхдүүдийнхээ бүтээлтийг танилцсан. Сүртэй чамнаач гараад ирсэн шүү. Энэ ямар гоё зурж байна цэцэрлэгийн хүүхд. Тэр за багш нь хараар тодруулах хэсгийн тэмдэглэж. Чихийг бол багшны хуяаж өгөх хэлээр шүү дээ. Ер нь хараар өгөх их сүртэй. Гоё харагдчих мэдмээр юм байна гэж. За ингээ хар. Ингээ болчих. Энэ хэсгийг харлаач. Доошоогоос харлаа. За нөгөө саарлч ч одоо ёстой яг энэ дээр л гарч ирнэ. Энэ хацар хэсгийг цагаанаар үлдээгээд энийг сарлах. За ус өнгийн дэмбэлж байгаа төлөвлөлөө тэгээ дуугаан дуулна. Авиасаа үзүүлнэ тийм ээ. Энэ биеийн сарлуулгач.
Будахта та нар нөгөө биерэн палмастраараа ингээд зөөл хилээ ботчих. Энд нэг хүч орох хэрэггүй байхгүй. Зөөр ингээд ирчихнэ шүү дээ. За тэгээ энэ уруулан доогуур энэ хэсэг тентэр ингээд нэг жахан саарл өгч болно. Ингээд. Тийм ээ. Өө энэ толгой ороо хэсэг ер нь бодчихлоо шүү дээ. Одоо хэдүүлээв шүү дээ. Цаатлын хэсгийг бодчихвол наашаад чон тодруул ямар өнгийг авал тод болох вэ гэж. Энд ингээд ногоон палмастраараа 100 дугуй хийчих. Тэгээ энийг ингээд бодчихлаа яах вэ? Зогсож байгаа газар нь гараад ирнэ. За энд нь болохоор та нар өнгөө цугаараа цагаан цэнхэрч байж болно тийм ээ. Энийг ингээ битүү шараа бодчихлаар яах вэ? Чонч яг ингээ бодохлаар ингээд нааша тодорч байгаа. Энийг битүү бодно шүү. Сайхан ингээ битүү бодчих юм шүү дээ. Тэгэхээр чин чонны нүүр нааш ингээ тодроол гараад. За ингээ чонгойг өнөөдөр өнөө хөвгтө сайхан зурс. Одоо бодохгүй бүх бүтээлийн үзнэ. Энэ хооронд авьяасаа үзүүлнэ. За ингээд Ану Эрдэнэс эхлэе. Ану Эрдэнэ юу тэрсэн? Дуутай юу, шүлэгтэй юу? Ану Эрдэнэ? Дуутай юу? Дуутай. За дууч. Нарангийн жаах урдаа ингээд босгоч. Тэгч. Сайхан дуулаа шүү дээ. Тэр хоорондоо бодоо иччихвэл. Нарангэрлийн элчтэй сарангой жимэн дэрэг сайхан хараагаараа дэлхийн ертөнд мишэж байна. Бүвэн сайхан дугаараа бүгд дэлхийн уяасан чинээр сэтгэлтэй сүн далай жимэн Одон гайрагт мөртөө аюун суужимэн дэлгэр тунхлах саргаар тэлмэг тэнглэгт мишэж байна. Бүмэн сайхан дугаар бүгд дэлхийн уяасан чинээр сэтгэлтэй сүн далай жимэн. Дараагийн хүүхэд хүдгүй юу тээс? Шүлэгтэй юу дуутай юу? Шүлэгтэй. Шүлгээ сайхан болж. Миний нутаг хинтий хангасны өндөр сайхан нуруунууд хой зүгийн чимэг болсон хой хөвч уулнууд бинэн шарган нэмний өргөн их говьуд өмнө зүгийн манлай болсон энсэн махан далайнууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Юм уу. Цоглог сайхан уншиж байна да манай хүлгээ. Танай ангийнхан чи урд талын нэвтрүүлэгт орсон шүү дээ. Үзсэн үү? Үзсэн. Гоё. Одоо та нар ороод ирчих. Нинжин. Дуутай юу шүлэгтэй юу? Хоёлын. Хоёулаа байгаа юу? Нэг нь. Тавчих бол хоёр ч байж болно. За яг дууга. Дуун гоё шүү. Зоо ай шамай зоо ай шохүдэ зоо ай шампуньо зоо ай шампуньо. Дууссан уу? Одоо шүлгээ. 人人逛蓝天，小溪娃娃出极限，大河娃娃入海，山路娃娃到手人。 За сайхан шүлэг уншлаа. Гэхдээ юм мэдэхгүй, хэд мэдэхгүй дэми юм аа. Юу гэж байгаа юм болоо? Энэ ямар хэд вэ? Вьетнам юм уу? Хятад. Хятад хэл юм уу? За. Нинжиндээ амжилтсан. Гэрэлтэй юу тэрсэн? Шүлэг. За шүлэг авч. Би бас монгол хүн. За. Окей. Монгол хүний зүрхний бичээс. Би
Таван хантай гэрт дуржээ. Би таван твтэй дэлхийд дуржээ. Би буурал түүхтэй Монголд дуржээ. Би бурханд минийсэн донтод дуржээ. Байтагны минь хонх надад хүлд оруулсан юм. Батхан буулаа надад хэлд оруулсан юм. Ухаангийн гоо надад жигүүр ургуулсан юм. Уртын дуу надад ухаан цараасан. Эвдэр бэс би туваахын хүрдэг. Эвдэр бэс би дуржуулахын хүрдэг. Энэ бол миний зүрхний бичээс илэрсэн цагтаа монголчууд бичүүлдэг. Ардас дотор минь судар минь багцдаг. Атны нуруунд гэр минь багцдаг. Өргөн тооноо минь нар багцдаг. Өгөлдгэн дотор минь орчлон очдгоо. Энэ бол миний зүрхний бичээс илэрсэн цагтаа монголчууд бид хүчтэй. Яасан сайхан шүү. Гэрлээдээ баярлалаа. Урангоо юу тээс? Шүлэг авч. Хүчрхэг эрэлхэг луу жил минь хүрэлцэн ирээ буцаа одлоо. Хөөр баясал дүүрэн могоо жилдээ хүүхэд бөгөө од хэмрээр дүүрэн байх болтугай. Урангоод баярлалаа. Номинчин дуутай. Шүлэг үү? Би чаднаа. Үй манай нэвтрүүлгээ өрөөв. Би чадан би хэдий бачхан болж бичиг үсийг бидэн оюун билэг хоёроо ухаан эдмийг судална. Үнэн зэрвээ зэрэглэн үргэлжийн авсаа нэгдүүл сургалтын үүргийг хүлээгээд сургуулийн шагналыг зурмална. За баярлалаа номинчтай. Номинчин том бодоод ямар мэргэжтэй болох вэ? Эмч. Урангоо. Том бодоод. Бас эмч. Хоёр эмч. Гэрлээ. Балетын багш. Балетын багш. Ай. Нинжин. Хятад хэлний багш. Сайн багш болно. Хүлгэн. Барилгачин инженер. Ануу Эрдэнэ. Банк санхүүгийн эдийн засагч. Хой. Бүгдэд нь зураг хэрэгтэй. Зураг. Нөгөө нэг гимнастикийн багш болмоор байна. Тэг. Та хоёр нэг нь балетын багш тийм ээ. Нэг нь гимнастикийн багш болох юм биш. Гоё. За багшин жах юм нэмсэн. Юу нэмсэн бэ гэхээр энд цэг тавьсан байна, энэ үснийхэн ширхгийг хийсэн байна, хөмсөг хийсэн байна. Ингээд сайхан гүйцэтгэлтэй. Нүдэн дээр нь бас ногоон өнгөний дагнаас гаргасан байна. За ингээд хүүхдүүдийнхээ зурж байгаа явцтай танилцсанаа. За бүтээл төрөх агшин гэж ийм сайхан агшин байдаг. Одоо энийг үзүүлнэ. Авиаслаг зураач Ануу Эрдэнийхэн бүтээл 133 дугаар сургуулийн нэг ангийнх ийм сайхан жигд орцож сайхан зурж ангиар орж ирж байгаа. Одоо төлөөлөл нь Ануу Эрдэнэ байж байна. Ануу Эрдэнэний зураг бол маш гоё. Үнэхээр л одоо хөгжилтэй. Одоо энийг юм биш үү? Туулайтай холбоод тийм ээ. Хөөхөн цэцэн туулай чоны амнаас мултарч гарч байгаа тэр баригдахаас нь тийм ээ. Ийм хөөх үлгэр зохиогоод өөрөө зохиогоорой заа юу чаднаа. Ингээд сайхан зураг зурсан Ануу Эрдэнэтэй улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач хүлгэнийхэн зургийг үзнэ. Зурга хажуу талдаа ингээ бариад. Зурсан хүүхэд нэнтэй, зурсан зураг нэнтэй. Тэр камер руу харуулаад барьчих. Харуулах юм. Араа болоог үгнэ. За яах үдэж. Дараагийн зураач авиаслаг зураач Нинжин ирээдүйн хятад хэлний сургалтын багш болно. Ийм бэлдэж байгаа ийм хүүхэд байна. Сайхан хэлтэй ийм хүүхэд байгаа. За Нинжин зураг үзүүлээрэй. За энэ хоёр гүйцэж үгээ. Дараагийнх руу ярьж үе. Дараагийн зураач авиаслаг зураач гэрлийнхэн зургийг үзье. За гэрэл 5 настай. 5 настай хүүхдүүд эдийн хэмжээний зурна гэдэг чинь айхтар одоо чадвар шүү дээ. Маш гүйцэтгэлтэй ард талынх нь хэсгийг урд талтай ингээ гүйцэд
ингээд сурцсан. Амаан гайцсан. Чон ингээд нааш явж штт. Өнөөдөр туулайт үздэг юм уу? Үнэгтэй үздэг юм уу гэж бас найзтай тий. Ийм сайхан зураг урлагт орж ирж байгаа. Гэрэлдээ улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Уранго. За Уранго гэх гоё. Мастер. Ерөөс хэлбэр дүүрс гүйцэтгэл ерөөс бүх юм сайхан. Тэгэхээр юмыг дандаа хэлбрээр нь дүрсээр нь ингэж харж ухаан дээр нөгөө донж гэж байдаг шүү дээ. Тэрийг ингэж гаргаж ирээ сайхан гаргаж ирж ингэж сайхан үйл явдалтай. Тэгээ энэ зургаа үлгэр болж амьдруулж ном хийгээрэй заяа. Сайхан зураг зурсан Урангаад улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Номинжин. За Номинжингийнх бол бас их мастер. Өөрөө бүр ингэ хэтрүүлэхтэй. Тэгээ дүрээ их гоё тодтогч гаргаж ирсэн. Маш гоё уран дүрслэлтэй, чөлөөтэй. Ингэ сайхан дүрслэлийг гаргаж ирдэг. Ийм сайхан хүүхдийн зураг байна. Сайхан зураг зурсан Номинжиндаа улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Хүлгэн. За гоё. Мастер зурж байгаа юм даа мэнэ. Энэ одоо нэг ангийнхан шүү дээ. 133 дугаар сургуулийн пүрвсрэн багштай нэг ангийнхан үзүүлж байгаа хүлгээ. Бүгдээр орж ирж байгаа ангиараа. Ийм сайхан ангиараа гоё зурдаг. За одоо манай хятад хэлний багш авьяаслаг зураач Нинжингийнхээ зургийг үзье. 6 настай. Ийм гоё зурдаг. Нэгдүгээр анги тийм ээ. Ястай гоё зурсан. Ерөөсө хэлбрээр нь л гараад ирж байгаа. Ингэж чөлөөтэй сайхан зурдаг юм шүү. Сайхан зураг зурсан Нинжиндээ улам их амжилт хүсье. Хүлгэндээ амжилт хүсье. За ингээ багшны ядгуул бэлгэн гардуулнаа. Ийм олон янзын тоглоомтой бэлгүүдийг одоо бэлдсэн. Номинжиндээ амжилт хүсье. Номинжийнхээс юу гарч ирэх нь үү? Нөгөө ягаан амтан байдаг шүү дээ. Шабо. Чиний хас хоп энэ үдэн шилдэг гахаа гараад ирчих. За ингээд янз тоглоомуд байгаа. Амжилт хүсье. Нинжиндээ амжилт хүсье. Хүлгэлд чинь бас нөгөө домч гараад ирчих. Баярлаа. Чинийхээс юу гарч ирэх нь вэ? Сайн байна уу? Гараад ирдээ. За амжилт хүсье. За ингээд өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяртай. ТV5 телевизийн шидэд харандаа нэвтрүүлгийн багш Бат Эрдэнийн зургийн дугуйлан зайсан хийл цогцлборт хүүхдийн амралтаар хичээллэж байна. Хүүхдийн амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлж хөгжүүлэхийг хүсвэл зургийн сургалтанд хамрагдаарай. Сайн байцгаана хүүхдүүд. Эцэг эхчүүд. За манай хүүхдийн амралтанд зориулсан шидэд харандаа зургийн дугуйлан сургалт. Зайсан хийл агаар сэтгэнд гарангаа өөрсдөө хөгжүүлэх бол манай жилж сургалтын талбарт үрж байна. Холбоо арих утас 99 10 81 30